ямар хөт юм бэ? Ямар хөт юм. Яа. Тайг сайн юм байна. Айгуу хөт юм шүү. За би одоо Уэльсийн нийслэл Кардиф руу явж гин. За тэнцээний 1 хоногийн гэсэн төлөвлөгөөтэй байна. Тренер явхаар болоо тикетээ захиалсан. Эндээс цаг гарan тренер явдаг юм байна. Тэгээд трен нь болохоор 9 цагаас хоошоогоо цагууд ер нь бол хямдхан тексттэй байд юм байна. 9-өөс өмнө гэхээр нөгөө нэг яг ажлын үеийн яг нэг бизи үеийнх нь тикетүүд нэг үнэтэй байдаг гэж юм. Тэгэхээр 9-өөс хоошоогоо тикетээ ингээд захиалах юм бол тренийнх нь тикет айгу хямдхан байд юм биш үү. За ямар ч гэсэн бодлоо олоод ирлээ. Одоогээс хувцас солиод тэгээ үзэх газруудаагаас үзье. Тэгээд за энэ бодлыг би за 40 шид хэлээ. За мартчихлээ. За би хараад хэлье. За гэтээ ямар ч байсан гайгүй хямдхан захиалсан. За Кардифт ер нь буудлууд нь хямдхан байт юм байлээ. За энийг 49 паунтаар 1 хоногоор захиалсан байгаа. Тэгээд 212,000 төгрөг болж байна. За ямар ч хэсэг бэлэн болчлоо. За одоо тэгээ гарч нэг юм ямар ч хэсэг идэх хэрэгтэй. Тэгээ сайхан өсөх газруудаа гэс харах болохоос үнэхгүй бол бас аюултай байж магадгүй гэж би бодож байна. За. За би одоо Кардиг өглөөнийхөө цаг уух гээд ээж байна. Одоо өглөөнийхөө цаг уучаад тэгээд алдартай гоё гудамж нөгөө стрит байдаг гэсэн шүү дээ. Тэр стритэд ингээд өглөөний цаг уугаа ирсэн байна. Тэгээд доторхон жоохон ингээд харанхуй юм байна. Гэхдээ бүрстэ амар гоё тогтчлттай. Үнэхээр гоё тогтчлттай юм байна. За. За хотын төвөнд нэг иймэрхүү өнгөн нас яг гоё юм аа, нэг юм хуучны бас айгүй гоё олон барилгуудтай нэг юм гоё бор юу гэсэн ч үг юм дээ. За ямар ч ийсэн Starbucks маань энд байна. За энэ авис гоё хоол идэл ямар ч нэг мэдчихээ дараагийнхаа газар руу явъя. За тийм үн гоё. За би тэнд очиод хоол идчихье. За хотын төвөөс ямар ч айгүй гоё юм байна. Маш гоё классик. Тэгээ маш гоё тайван байна. Тэгээд хоол идчихье. За би одоо Кардифийн 2000 жилийн түүхтэй кастл руу явж гин. Гэтэ яг хөлдөж өглөө. Энд бүр ямар амар хөт юм. За ямар ч зөвлөлөө тэр кастл дотор ороод ярих бол гар мар бэрээд байна. Йоо ямар хөт юм бэ. Ячил би сая гата хоол идсэн чинь салхинд нь миний хоол хөрөө хөдөө хоол идээ тэгээ бүр дулаацж бас чадсангүй. Гэтэ гоё наа. За каслнаас төвдөө ойрхон юм байна. Одоо нэг 8 минут талхаад тэгээ касл дээр очих юм байна. Вау, ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ. За кастл дээр ирчлээ. За өстой гоё
үзэсгэлэнтэй юм аа. 2000 жилийн өмнө барьсан гэхэд бол маш гоё. Бүр нарийн, бүр бүтцтэй. Тэгээд маш гоё үзэсгэлэнтэй гоё харагдчихээн. Тэгээд за бүгдээрээ орцгоё. Энд бол маш олон 100 жилийн түүхтэй кастлууд, сүмүүд маш их байдаг. За тэгээд та бүхэнд нэг хэсгээс нь үзүүлье. За энд бол хотын төвдөө байдаг 2000 жилийн өмнө баригдсан ийм кастл байна. Маш уран тансаг хийцтэй. Бүх нарийн деталууд нь бүр ингээд нүдээр харах юм бол маш гайхалтай урлагийн бүтээл санагдсан. За би одоо эндний үндснийх нь нэг томоохон дэлгүүрийн гудамжаар явж ийм стриттэй юм байна. За тэгээд энэ чинь ресторан болон эндхийн үндэсний одоо гар урлал бүх зүйлийг ингээд зардаг маш гоё тогтчилжтэй ийм гудамж байд юм байна. За ингээд айгүй гоё интерьер тогтчилттой эртний бэлэг дурсгалын маш гоё зүйлүүд ингэж зардаг. Одоо энэ чинь үнэт идэвхтэй бас юм чулуунууд нарийн эндэн зүйлүүдийг энэ ч бол зардаг юм байна. За Уэльсийн нийслэл Кардиф хотын өнгө төрхийг энэ бичлэгнээс одоо ингээд харж байна. За ингээд гудамжууд нь энэ барилгууд нь дээр үеийн маш гоё соёл, үүх түүхийн хадгалсан хിവэрээ, гоё хуучны хിവэрээ. За энэ нь маш олон жуулчдыг жил болгон татдаг ийм гоё хот байна. За би ингээд явж исэн чинь нэг юм ресторан бүр аюу гой нүдэнд тусаад ороод ирсэн чинь маш гоё интерьер тогтчилттай. За тэгээ энэ саналууд нь бүгдээрээ юм дүүжин хэлбэртэй байсан. Заса би хотынхон төвд нь явж агаад маш гоё тогтчилттай гоё газар ресторан болоод тэгээд үнэхээр аюу гоё тогтчилттай юм шинэ жил юм шиг тэгээд бүр сэтгэл догдоо түрүүн би өгнөд оройнхоо эзэн жигсэндээ ороод ирлээ одоо яах би ингээд алкоголгүй юм коктейл захиалчлаа. Алкоголгүй шүү энэ. Ирэхэд нэрээ биш Уэльсийн. За би сая Уэльсийн Кардифийн яг хотын төвийн сайхан үзээд дуусгачлаа. Үзэх ёстой тэр кастлууд, тэр гудамжууд нь бүгдээрээ яг ойрхон нэг 5 минут, 10 минутын зайтай байдаг болохоор тэр дунд ерөөсөө төөрнө гэсэн асуудал байхгүй юм байна. Тэгээ ерөнхийдөө бол жижигхэн хот учраас хотын төв хэсгээрээ бол ерөн дайжгүй юмнуудаа олоход амархан. Тэгээ дээрэс нь аюулгүй санагдлаа. Тэгээ хотоос жоохон зэлүүд л тэр угаасаа айлж хот жоохон аюултай л болж ирэх л хэл та. Гэтэ би нөгөө тренер ирсэн, тренерээсээ буудлын руугаа 13 минут халгаал ирсэн. Тэгээд буудлаасаа хотын төв рүүгээ хол авах гэсэн чинь бас нэг 12 минут халгаал хотын төв рүүгээ орсон. Тэгээд гадаа айгүй хүйтэн байна. Дээрээс нь бас одоо ингээ харанхуй болох гэж байна. Тэгэхэд харанхуй болохоос өмнө ороод ирлээ. Тэгвэл жоохон гадуур ганцаараа явхаас жоохон айгаад. Ямар ч байсан энэ хотын маш гоё үзэсгэлэнтэй, маш олон жилийн түүхтэй гоё кастлууд, барилгууд маш гоё сонирхол татгуйц байлаа миний хувьд. Тэгээд хотын төвийнх нь жижиг дэлгүүр болон ресторанууд нь маш гоё тогтчилттай. Мэдгүй өмнө би Ирланд ч юм уу ингээд яг хажуугаар нэг гарч агаад бүр амар ингээд нүд гялвсан тийм гоё ресторан ерөөсөө олж хараагүйсэн чи энд бүр бүх ресторанууд нь айгүй гоё тогтчилжтэй юм байна. Тэгээд хоёрч газраар ороод тэгээд бүр сүүлийнх дээр бүр хоол авч өмнөх дээр хоол аваад идсэн болохоор дараагийнх дээр нь барахгүй нэг уух юм авч явжаад ямар ч хэсэн тэр vibe надад маш гоё таалагдлаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр бол баярлалаа баяртай.